За сайн байцгаана уу Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр саяхан Солонгост болсон маш олон хүний анхаарлыг татсан өнөөдрийн хүртэл шөөгсээр байгаа нэгэн хэргийг та бүхэндээ ярьж өгөхөд бэлтгэсэн байна. Тэгээ буудлын руу залуучуудыг дагуулж ороод архинд нь хортоо энэ найруулж өгч алсан 20 настай цуврал алуурчин эмэгтэйг баривчсан. Тэгээ би өмнөх Солонгосоор сонин сайхан юу вэ дугаарынхаа мэдээгээр товчхон танилцуулж байсан шүү дээ. Тэгэхээр баар савнаас онлайн чатаар хамаагүй таньж мэдгүй хүнтэй танилцаад one night хийгээд явдаг хүмүүст энэ хүү болсон явдал маш олон зүйлийг ойлгуулна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн болгоомжтой байхгүй бол үнэхээр аюултай нийгэмд амьдарч байгаа шүү. За тэгвэл бүгдээрээ босон явдал руу орцгоё. Залуучуудыг өргөтөж буудлын руу дагуулж ороод архиулгаж байгаад архинд нь мансууруулах бодис хойлж уулган хоёр эрэгтэй амин төрсөн 20 настаас ижигтэн Ким Су-ёны хувийн мэдээлэл царайг ил болгох шүүхийн шийдвэр гарлаа. 20 наснда цуврал аллага үйлдсэн Ким Су-ён түүний үйлдсэн гэмт хэргүүдийн цаана өнөөдрийг хүртэл тайлагдаагүй олон нууц үйлдсэн. Яагаад хорт бодис уулгасан юм бэ? Амиа алдсан хүмүүс тантай ямар холбоотой байсан юм бэ? Яг ямар төрлийн юм уулгасан юм бэ? Хохирогчдоос уучлалт гуйх бодол байгаа юу? Өнгөрсөн 2 дугаар сард түүнийг баривчилснаар энэхүү жигшүүрт цуврал аллахын хэрэг олонд ил болсон. Тэр яагаад ийм хэрцгий гэмт хэрэг үйлдсэн юм бол? Өнөөдөр энэ хэргийн цаана нуугдаж буй үнэн төрхийг ухаж үзэх гэж байна. Ким Су-ён түүний нэрийг мэдээнээс сонсно гэж огт бодоогүй явсан нэгэн залуутай уулзлаа. Өнгөрсөн оны 7 сараас энэ оны 1 сар хүртэл Ким Су-ёнтой холбоотой байсан залуу бидэнд ингэж ярьлаа. Ойрхон хорооллын найзтай болмоор байна гэд пост оруулсан байсан. Тэгээ би тэр постныхон доор сэтгэл бичсэн над руу хариу бичээд тэгээ бид хоёр чаталж байгаад уулзж байсан. Залуу Ким Су-ёны бичсэн гэртээгээ ойрхон найз хайж байна гэсэн постыг хараад чат бичиж танилцжээ. Тэд хамт архиуж байсан ч удаа бийгэн. Эрэгтэй хүнтэй уулзах дургүй гэж ярьж байсан Ким Су-ён үнэндээ ирчүүд рүү өөрөө идэвхтэй хандрахдаг байжээ. Опа, юу хийж байгаа юм бэ? Чамайг бодоол байж ин да. Тэгвэл манай гэрийн урд 24 цагийн дэлгүүрийн урд хүрээдэр хамт ууй, халбаг пив уумаар байна. Би ганцаардаад байна, бухимдаад байна, ядраад байна, нойр хүрэхгүй нойрны юм уудаг гэж бас надад хэлж байсан. Гэтэл ердөө хэдхэн 7 хоногийн дараа уулздаг байсан эмэгтэй нь мансууруулах бодистой холбоотой цуврал аллагын сэжигтэн байсан гэдгийг мэдээгээр үзээд яа би үнэхээр итгээгүй. Үхтлээ айсан хамаг шар ус боссон. Эргэн тойрныхоо хүмүүст миний уулздаг байсан эмэгтэй цуврал алуурчин байсан биз тэгээд хэлсэн. Чи энд байхгүй байж болох байсан байж. Ёстой бурхан чамайг харж үзжээ. Чи ч бас хохирогчдын нэг болох байсан юм шүү гэд надад ярьж байсан. Би үнэхээр азтай. Яаж энэ эмэгтэйгээс холдсон юм болоо? Хэрэг гарсны дараа эргээд бодсон хоорондоо бичсэн чатнаас олон хачирхалтай зүйл анзаарагдсан гин. Их сонин байнга юм авч өгөөч гэж гуйдаг байсан. Заримдаа гинт хоёулаа нэг ч караоке орж байгаагүй юм чин караоке орё гээл. Ким Су-ён чатанда бодит хэрэг гарсан газруудын нэг болох нэгэн караокены газрын нэрийг онцлон дурдсан байжээ. Энэ караокед хохирогч ирчүүдийн нэг нь ухаан алдсан. Ким Су-ёнтой холбоотой байсан өөр нэгэн эрэгтэйгээс түүний талаар сонслоо. Өөр хотод амьдардаг байсан энэ залуу 2 жилийн өмнө бас чатаар Ким Су-ёнтой танилцсан байжээ. Танилцаад удаагүй чаталж байгаад би Сөүл орох ажилтаа гэсэн шууд л тэгвэл хамт архиух уу гэж асууж байсан. Хаана уух уу гэсэн чимээгүй орчинд өрөө авч байгаад уусан ч болно гэж хэлэхээр нь би их гайхаж байсан. Сөүлд ирэх юм бол гэрийнхээ ойролцоо буудалд хамт архиуй гэж санал болгосон Ким Су-ён. Гэтэл тэр холбоо барьсан өдөр нь 2 дахь залуу алуулахаас ердөө 3 хоногийн өмнө байжээ.
Би түүнтэй 2 жилийн турш холбоотой байсан. Онлайн чатаар харилцдаг байсан. Гэхдээ ийм хэрэг хийсэн гэдэгт одоо болтол итгэж чадахгүй байгаа. 2 эрэгтэйн аминд хүрч нэг эрэгтэйг алах гэж оролцсон хэрэгээр шүүхэд шилжүүлэгдсэн Ким Су-ён. Гэвч түүнийг баривчсны дараа шинээр 2 хохирогч илэрч өнгөрсөн 3 сарын 16-нд дахин нэг хохирогч нэмэгдсэн. Цуурл аллага үйлдсэн Ким Су-ёны мэдээлэл царай ил болсноос хойш түүнийг тойрсон олон эргэлзээ сэжиг ар араасаа гарч ирсэн. Түүний тухай үнэн яг аль нь юм бол? Өнгөрсөн 2 сарын 11 мотелд гарах цаг нь LED өнгөрөө залгасан уцаа авахгүй болохоор нь буудлын ажилтан өрөө рүү нь очиж хаалгыг нь тогшжээ. Гэтэл хаалгаач онгойлохгүй байсан гин. Мастер түлхүүрээрээ онгойлгоод ортол дотор нь нэг залуу ухаангүй хэвтэж байжээ. Тэр бол Ким Су-ёны үйлдсэн аллагын хэргийн хохирогч Чон гэх залуу байв. 숨을 쉬고 있는지도 Буудлын өрөөнд нэг залуу ухаангүй хэвтэж байна. Яаралтай ирээч амьсгалахгүй байх шиг байна. Би энэ хөшчихсөн байна. Бас хамар амнаас нь хөөс гарцсан байна. Чон залуу тухайн үед LED нас барсан байжээ. Ким Су-ён хохирогч Чон нар яаж яваад буудлын руу хамт орсон юм бол? Тэд хоорондоо ямар харилцаатай байсан юм бол? Чон залуугийн найзаас ярилцлага авлаа. Тэр өөрөө төрүүлж манай найз руу холбогдсон юм байна лээ. Эхлээ зүгээр чаталж байгаад ойрхон уулзаж архиух санал тавьсан гэсэн. Өнгөрсөн 2 сарын 1-нд хохирогч амиа алдахаас 8 хоногийн өмнө тэд анх чатаар танилцж амралтын өдөр уулзахаар тохиролцжээ. Би архи сайн даадаггүй. Маргааш 8 шартаад байдгийм аа. Тэгвэл дараа уулзахдаа архиухгүй гоё амттай хоол идцгээе. Ямар гоё юм бэ? Архиунгаа хоол идсэн ч болноо. 2 сарын 8-ны бүтэн сайн өдөр аллага болохоос 1 өдрийн өмнө тэд хамт архины газар архиуцгаажээ. Ким Су-ён их халамжтай эрэгтэй хувцсыг янзалж өгч байгаа дүрсч камерт бичигдсэн байлаа. Тэд архины газраас гараад гэр гертэ харьцгаажээ. Опа, болгоомжтой хараарэ. Таксинд суугаа юу та? Тийм ээ, би таксинд суугаад харьж явна. Өнөөдөр зөндөө гоё мэдлээ. Үнэхээр гоё байлаа, баярлалаа. Хоёулаа хизээ дахиад уулзах вэ? Маргааш хальтуулцах уу? Тэгье, маргааш уулзъя. Би нэг үнэхээр гоё хоолтой газар мэднэ. Даанч тэнд хоолн зөвхөн хүргэлтээр гардیں۔ Хоёулаа өрөө авч байгаад уух уу? Эхлээд паб орж уугаад дараа нь өрөө аваад гоё мах захиалж идэ. Архиа 24 цагийн дэлгүүрээс авчихъя. Ингээд маргааш нь буюу 2 сарын 9-нд аллаг гарсан. Чон залуу амиа алдахаас өмнө яг юу болсон юм болоо? 9-ны орой хохирогч Ким Су-ёнтой уулзсан. Эхлээд 24 цагийн дэлгүүр орж хэрэгт ашигласан шар тайлах ундаа худалдаж авсан. Дараа нь суши ресторанд орж оройн хоол идцгээс юм байлээ. Орой уулзсан даруйда тэд ойролцоох дэлгүүрээс шар тайлах 3 ундаа авчээ. Үүний дараа суши идэнгээ архиусан. Нийт төлбөр 80,000 вон орчим гарсан. Энэ бүгдийг хохирогчийн картаар төлсөн. Хоолоо идсний дараа тэд дахин 24 цагийн дэлгүүр орж буудалд уух архи даруулга авчээ. Тортой юмаа бариад буудал руу алхаж байгаа төрх камерт бичигдсэн байлаа. Тэдний өрөөндөө орсон цаг оройн 8 цаг 44 минут. Буудлын мөнгөийгч бас хохирогч өөрөө төлжээ. Гэтэл шөнийн 10 цаг 20 минутын үед Ким Су-ён ганцаараа буудлаас гарч яваад төрх камерт бичигдсэн. Өрөөнд 2 цагч хүрэхгүй хугацаанд яг юу болсон юм болоо? Хохирогчийн гар утсаар хоол захиалсан байсан. Тэгсэн тэр хоолны газар нь яг тэр өдөр ажиллахгүй амарч байсан юм байна лээ. Аппликейшнаар захиалга өгтөл тухайн дэлгүүр амарч байсан учраас захиалга нь буцаагдсан. Бидний таамгаар тэр хооронд гэмт хэрэг алидийн үйлдэгдсэн байх магадaltaй гэж үзэж байгаа. Өрөөнд ороод 10 минутын дараа 150,000 воноор хоол захиалсан боловч төлбөр нь цуцлагдсан байжээ. Үүний дараа Ким Су-ён Чон залууд шар тайлах ундааг өгч амь насыг нь хохироосон гэж таамаглаж байгаа.
Ким Су-ён өөрийнхөө амьдардаг гэрээсээ гарахаасаа өмнө урьдчилан хорт бодисоо бэлдсэн байсан. PTSD гэх өвчнгүй байж сэтгцийн асуудалтай мэд дүр эсгэж сэтгцийн эмнэлгээр явж им авсан байсан. Тэр эмээ гэртээ байсан галтгооны утгаар нунтаглаж бөөгнүүлж байгаад шар тайлах ундаан дотор хольсон юм байна лээ. Урьдчилан найруулж бэлтгэсэн шар тайлах ундаагаа цүнхэндээ хийгээд дэлгүүрээс шинээр авсан ундаатаа сольж хохирогчд өгсөн байна. Ундааг авахдаа хамт явсан болохоор хохирогч юу ч бодолгүй уусан байх. Өнгөрсөн оны 8 дугаар сараас эхлэн сэтгэл зүйн хүнд өвчтөө мэд дүр үзүүлж эмнэлгүүдээр явж нууцаар цуглуулсаар эцэст нь түүнийгээ гэмт хэрэгт ашигласан Ким Су-ён. Тэдгээр эмүүд нь нойргуудл түгшүүрийн эмгэг зэргийг эмчлэхэд хэрэгэлдэг сэтгцэд хүчтэй нөлөөлөх үйлчилгээтэй эм байсан бөгөөд архитай хамт хэрэгэлсэн тохиолдолд үхэлд хүргэх аюултай байжээ. Гинт мэдрэгдэж буй түгшүүрийг хамгийн хурдан хугацаанд намдаадаг эмүүдийн нэг байсан. Эмийг эмчийн зааврын дагуу нэг ширхгээр нь хэрэгэлсэн тохиолдолд хорт нөлөө байхгүй. Гэхдээ их хэмжээгээр дээрээс нь архитай хамт хэрэгэлсэн тохиолдолд тарих, судас, цус, зүрх гээд бүх биеийн эрхтэнд богино хугацаанд маш хүчтэй нөлөөлнө. Зүрхний хэмнэл алдагдаж амьсгал удаашран баг багаар хоолой богдож ходоод уушхины ажиллагааг бүрэн зогсоодог. Ким Су-ён яагаад энэ бодисыг заавал шар тайлах ундаанд хольж ашигласан юм болоо? Шар тайлах ундааг өгч байна гэдэг бол нөгөө хүнээ шартахгүй гэж санаа тавьж байгаа хэрэг тийм үү? Дийлэн хүн надад санаа тавьж байна да гэд юу ч бодохгүй аваад л уuna. Тухайн үеийн нөхцөл байдлыг харуул хинч энэ хүн надад хор өгч байна гэж бодохгүй шүү дээ. Бас нэг өөр өнцгөөс нь харуул өөрийн гараар өөрөө уусан гэж сүулт хэрэгээс бултах нүхээ малтсан байх магадaltaй. Би зүгээр өөрөө уух гэж байсан тэр залууч нь л аваад уусан штэ гэж араа бодсон байх. Хамгийн анх энэ хэрэг илэрснээр түүний өмнө нь үйлдсэн бусад гэмт хэрэгүүд ч араасаа ил болж эхэлсэн. Энэ газраас ердөө 1 км-ийн зайд орших өөр нэг буудал. Өнгөрсөн оны 1 сарын 28-нд яг ижил аргаар өөр нэгэн эрэгтэйг алсан байжээ. Тэр үед ч буудлын ажилтнууд хохирогчийн цогцыг өрөөнөөс нь илрүүлж цагдаад дуудлага өгчээ. Мөн өнгөрсөн оны 12 сард нэг кофе шопын зогсоол дээр Ким Су-ён 1 сарын турш уулзаж байсан өөр нэг эрэгтэйд мансууруулах бодис хольсон ядаргаа тайлах ундааг өгсөн байсан. Эрэгтэй уг ундааг уусны дараа 2 хоног ухаангүй байсан нь тогтоогджээ. 2 эрэгтэйн аминд хүрч нэг эрэгтэйд онц ноцтой гэмтэл учруулсан. Мөн мансууруулах бодисын тухай хуулийг зөрчсөн хэрэгээр ядлагдсан Ким Су-ён. Хамгийн сүүлийн гэмт хэрэгээ үйлдсэний маргааш нь мөрдөн байцаагчид гэрийнх нь үүдэнд отож байгаад түүнийг баривчилжээ. Мөрдөн байцаагчид Ким Су-ёны гэрлүүн ороод шалгаад үтсэн хэрэгт ашигласан шар тайлах хор найруулсан ундаа маш олноороо олдсон. Түүнчлэн Ким Су-ён өөрөө ундаанд хорт бодис найруулснаа хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ хохирогч эрчүүдтэй маргалцснаас болж тэднийг зүгээр унтуулах гэсэн болохоос алах санаа байгаагүй гэж мэдүүлэг өгчээ. Гэвч энэ тайлбар огт үнэмшил төрүүлсэнгүй. 2 хоног ухаангүй хэвтэж байгаад амьд үлдсэн залуу Ким Су-ён руу холбогдож тухайн үед юу болсон талаар ярьжээ. Тэр өөрөө өгсөн хорт бодисийн нөлөө хэр нөлөөлж байгааг маш их сонирхож байсан. Амьд үлдсэн залуугийн илгээсэн мессежийг хараад ийм хэмжээтэй найруулвал 2 хоног ухаангүй болдго юм байна гэдгийг мэдэж аваад үүнээс арай их хэмжээгээр найруулвал хүн амиа алдаж болох юм байна гэдгийг ойлгосон байх. Үүний дараа Ким Су-ён хиймэл оюун ухаан AI-тай ярилцаж нойрны им уувал үхэх боломжтой юу гэж асуужээ. Имийг архитай хамт хэрэглэвэл үхэлд хүргэж болцшгүй гэдгийг баталгаажуулж авсан. Хэрэг гарсан өдөр буюу 1 сарын 28-нд дахин нэг удаа AI-аас нойрны им уувал үхэж болдгийм үү гэж асуусан байсан. Нойрны им хэмжээгээр уувал хүн үхэх үү? Хиймэл оюун ухаан тийм ээ магадлалтай гэж хариулсан. Хариуг сонсоод Ким Су-ён холдог бодисынхоо хэмжээг өмнөхөөсөө 2 дахин нэмэгдүүлсэн байжээ. 2 дахь хохирогчид задлан шинжилгээ хийсэн хурц эмийн хордлогоос болж амиа алдсан гэх дүгнэлт гарсан. Талигаачийн биеэс сэтгэл гутралын эм, зүрхний эм, тайвшруулах эм, нойрны эм зэрэг нийт 8 төрлийн эмийн бодис илэрсэн. Мөн цусан дахь согтууруулах ундааны хэмжээ нь 0,75% байсан нь тогтоогджээ.
Эмийн хүчтэй нөлөөн дээр архины нөлөө давхар орж ирж эцэстээ хордож амиа алдсан. Харин Ким Су-ён өөрийгөө хамгаалахын тулд хүчээр эрэгтэй хүнийг дийлэхгүй учраас аргагүй дээ бодис хэрэгэлсэн гэж өөрийгөө өмөрөөд байгаа. Гэвч бодит нөхцөл байдлыг харуул энэ тайлбарч бас олон эргэлзээ төрүүлнэ. Буудал орох саналыг тавьсан хүнд Ким Су-ён өөрөө дээр нь буудалд орохоосоо өмнө бүр уулзахаасаа өмнө гэртээ урьдчилан хороо бэлдсэн байсан. Энэ хэрэг бол ямар ч тайлбаргүй урьдчилан төлөвлөсөн гэмт хэрэг. 이 김서영의 사건은 Энэ хэрэг нийгэмд маш ноцтой анхаарал болж байна. Хүнд итгэж яагаад ч болохгүй юм байна. Маш амархан, маш энгийн аргаар хохирогчийг мэхэлж хордуулсан. Тусгай хорт бодис олох шаардлагагүй байсан. Эмнэлгээс им цуглуулж найруулад л хүн алж байна гэдэг нийгэмд бас нэг аюулын дохио аслаа гэж харж болно. 20 настай цуврал алуурчин Ким Су-ён тэр хинтээ хамт амьдарч байсан болоо. Бид түүнийг гэрт нь очиж үзлээ. Гэтэл гэрт нь хинч байсангүй. Хөршайлуудаас нь түүний талаар асууж үзлээ. Сайн мэдэхгүй. Хүн гарч ордоггүй, чимээгүй л байдаг байсан. Гэрэл нь ч астгүй. Баривчлагдсанаас нь хойш 3 хоног орчим гэрэл нь асаалтаа байсан. Цагдаа нар орж хараалах шиг байсан. Түүнээс хойш гэрэл нь асаагүй. Бид удаан хайсны эцэст Ким Су-ёны таньдаг хүнээс түүний гэр бүлийн талаарх мэдээллийг авч чадлаа. Тэр дунд сургуульд байхдаа Сөүлд ирсэн. Аав ээж нь салсан гэж сонсч байсан. Ээж нь хоолны газар ажилладаг байсан. Ээж нь уг нь их л хичээж амьдардаг ихч байсан даа уг нь. Ким Су-ён энэ байранд ээж, эгчийнхээ хамт гуруулаа амьдардаг байсан гин. Прокурорын мэдээлснээр Ким Су-ён бага насндаа аавынхаа хүчирхийлэл, гэр бүлийн зөрчлийн улмаас сэтгэл зүйн хувьд нийгмээс тасарч өөрийгөө хэтэрхий төв болгох зан төлөвтэй болсон байж болзошгүй гэж үзжээ. Гэхдээ үүнийг өөр өнцгөөс харж байгаа хүмүүс ч байлаа. Гэхдээ бага насндаа гэр бүлийн хүчирхийлэлд байсан, аав ээж нь салсан, сэтгэл зүйн асуудалтай болсон, нийгмээс тасарсан, би төвтөө боллоо гэд хүн алж болно гэсэн үг үү? Энэ бол маш аюултай дүгнэлт. Өнөөдөр хүчирхийлэлд өртөж байгаа өчнөө олон хүүхэд байгаа. Тэр хүүхдүүд бүгд гэмт хэрэгтэн болох юм уу? Энэ бол маш буруу шүү. Ингэж ярьж болохгүй. Сурвалжлах баг Ким Су-ёны талаар илүү ихийг мэдхийн тулд түүнийг маш сайн мэддэг нэгэн эмэгтэйтэй уулзжээ. Тэрээр 2024 онд өсвөр үеийнхэнд дэмжлэг үзүүлэх төвд Ким Су-ёнтой анх танилцсан гин. Анхнаасаа л ихчээгээд маш дотн хандсан. Эхний уулзалтаасаа л маш ээлдэг байсан болохоор би дүүшгээ боддог болсон. Бид хоёр хаяа караоке орно, кофе шоп орно, үе уулздаг байсан. Дэндүү ээлдэг байсан болохоор түүнд богино хугацаанд дасжээ. Эмэгтэй ярьснаар Ким Су-ён их атаархуу хүн байсан гин. Тэр амар атаархдаг байсан. Миний шин төрөвчийг хараад хүртэл атаархаж байгаа нь илт мэдгдсэн. Хаанаас авсан бэ гэж асуухаар нь би төрсөн өдрөөрөө найз залуугаасаа бэлгэнд авсан гэсэн атаархмаар юм аа. Надаа ч гэсэн танилцуул та айтайхан залуу байхгүй мүү гэж байн асуудаг болсон. Тэгснээ гинт ер нь ирчүүд дэмидөө цагийн гарц шал тэнэг гэдэл гинт өөр юм яриад эхэлнэ. Уулзаа дуудалгүй энэ хоёрын харилцаанд асуудал гарч эхэлжээ. Нэг удаа миний цүнхнээс төрөвч чихвч хулгайлаад өөрийнхөө цүнхэнд хийчихсэн байсан. Эхлээд би аваагүйгээд гүрийгээд байхаар нь маргааш очиж камерт шалгуулсан шүү гэсэн камер эвдэрсэн шалгах хэрэггүй гэж хэлэхээр нь шууд авсныг нь би мэдсэн. Тэгээ би цагдаа дуудлага өглөө шүү гэсэн хулгааснаа хүлээн зөвшөөрсөн. Гэтэл Ким Су-ён Bluetooth чихвчний зөвхөн хайлцгийг нь буцааж өгөөд чихвчийг нь буцааж өгөөгүй гин. Тэр надад хэлэхдээ би хайрцгийг авчаад чихвчээ бас авъя гэсэн. Би тэрийг чинь бяцлаад нунтаглаад хайчихсан гэхээр нь энэ ер нь жоох эвгүй гар байна да. Psychopath юм бах та гэж тухайн үед бодож исэн. Ким Су-ёныг асрамжийн төвд явах хугацаанд эд зүйл алга болох тохиолдол цөөнгүй гардаг байсан гэж хүмүүс ярьж байлаа. Бас нэг өөр уулздаг байсан залуугийнхаа мөнгийг нь хулгайлж байжээ. Би найзуудтайгаа тамхи татгаар гарсан айгуур миний төрөвчнээс бэлэм авчихсан байсан. Эхэндээ аваагүйгээд гүрийгээд байсан. Тэгээд дэлгүүрийн эзнээс гуйгаад
камер шалгуулсан хулгайлж байгаа нь бичигдсэн байсан. Төрүүчэндээс нь 70,000 вон бүгдийг нь авсан гэж боддоо. Тухайн үед залуу Ким Су-ёноос яагаад хулгай хийснийг нь асуужээ. Би нэг найзтай мөнгө зээлсэн юм аа. Тэр хүн мөнгөө нэхэд яаруулаад айлгаад байсан юм аа. Тэгээд таны төрөвчөнд бэлэн мөнгө байхаар нь хараад юу ч бодлого үйлдэл хийчлээ, уучлаарай гэж хэлжсэн. Гэхдээ би тэр үгэнд нь итгээгүй. Яагаад ч мудлаа ярьж байгаа юм шиг санагдаадсан. Түүний хулгаан үйлдэл нэг удаагийн үйлдэл биш, байнга давтагддаг зуршил байжээ. Мөрдөн шалгалтын явцад прокуророос Ким Су-ён өөрийн хэрэглээний хүсэл, мөнгөний хэрэгцээгээ хангахын тулд эрчүүдийг ашиглаж хэрэггүй боломогц тэдэнд хорт бодис өгч амийг нь хөнөөсөн гэж бичсэн байлаа. Түүний жинхэнэ зорилго зөвхөн мөнгө байсан болов уу? Мөнгнөөс болсон гэж үү? Үгүй дээ, үгүй. Хэрвээ зөвхөн мөнгөний төлөө байсан бол хохирогчдын картыг ашиглаж зээл авах юм уу? Картыг нь авч гараад ATM-с мөнгө авах боломж байсан. Зөвхөн мөнгөний төлөө байсан бол аллах хийхгүй байх магадлал өндөр. Гол зорилго нь бусдыг өөрийн иргэшээлд байлгах хүсэл. Би бүхнийг хийж чадна, би бүхнийг удирдна гэсэн дотоод сэтгэл зүгээр энэ бүхэн эхэлсэн байх боломжтой. Таашаал өдөөлттэй холбоотой аллагын шинжтэй хэрэг гэж харж болно. Өөрөөр хэлбэл алгаар дамжуулан өөрийн дотоод хоосрлыг нөхөх, сэтгэлийн хүчтэй өдөөлтөөс таашаалыг мэдэрсэн байх боломжтой. Хэрэг үйлдэх үедээ Ким Су-ён ойлгоход бэрх үйлдэлүүдийг гаргаж байжээ. Гэмт хэрэг үйлдчихэд буудлаас ганцаараа гарч явахдаа гартаа хар гялгар ут барьсан байсан. Уудан дотор нас барсан хохирогчийн картаар төлсөн хүргэлтийн хоол байсан. 130,000 воноор хүргэлтийн хоол захиалжээ. Шарсан дахиа, будаа, бяслагтай жигнэмэг, халуун ногоотой будаатай хоол, төрөл бүрийн соус гээд 6-аас 8 хүн идэхээр их хэмжээний хоол захиалаад аваад гарсан. Хоолыг буудалд хүргэж өгсөн хүргэлтийн ажилтнанд их сонин санагдсан гин. 2 сарын 9-ний орой 10 цагийн үед байсан санагдаж байна. Буудалд олуулаа архитаж байсан ч 130,000 воноор шарсан дахиад захиалж идэхгүй шүү дээ. Тэгээд хүргэж байхдаа нэг өрөөнд хідүүлээ байгаа болоод ийм их хэмжээний шарсан дахиад захиалж байгаа юм бол гээд би ер нь их гайхаж байсан. Тэгээ очиод хаалгыг нь тогшсон зөвхөн хоолоо авахар хэмжээний үүдээ онгоолгоод нэг биш хид хідэн уут хоолыг өөрөө ганцаараа нэг нэгээр нь авсан. Би гайхсан. Яагаад өөр хүн байхгүй байгаа юм болоо? Чи одоо цаана хүн амтан байдгүй юм бах та. Өрөө нь яагаад ийм чимээгүй байгаа юм бол гээд. Тэр зургтын чимээч гараагүй мó? Тийм ээ, ямар ч чимээ гараагүй. Өрөөнч нилээн харахгүй байсан. Сандарсан айсан байдал огт анзаарагдаагүй. Харин ч маш тайван харагдаж байсан. Ким Су-ён хохирогчийг өрөөнд орхиод зөвхөн шарсан дахиагаа аваад буудлаас гарсан. Хүргэлтийн хоолоо хохирогчийн картаар зурсан цаг нь 10 цаг 11 минут. Таксинд суусан цаг нь 10 цаг 21 минут. Түүний очисон газар нь тухайн буудлаас 3 км-ийн орчим зайтай өөрийнх нь гэр байсан. Таксинд ороод ирсэн амар хоолны үнэр гарч байсан. Өлссөн байсныг ч хэлэхүү, ямар их хоол авч яваа юм бэ гэд би их гайхаж исэн. Тэгээ таксинд суучаад яаралтай хурдан яваад өгөөч, хурдан явж өгөөч гэдэл дахин хэлээд байсан. Таксинд явж байхдаа Ким Су-ён хохирогч руу мессеж явуулсан. Би таксинд суугаад харж явна. Хохирогч залуу хариу бичих ямар ч боломжгүй байдалд орсныг Ким Су-ён өөрөө мэдэж байсан. Түүний илгээсэн мессежийн агуулгач мөн дэндүү ойлгомжгүй байлаа. Опа, та санаж байгаа эсхийг мэдэхгүй л дээ. Хоол ирэхийн өмнөхөн би таныг түр сэрээсэн. Та өөрөө надад өөрийнхөө картаар төлөөрөө гэж хэлсэн биз дээ. Тэгээд таныг сэрээсэн дахиад унтах гээд байхаар нь би сэрэлдэ гэж гуйсан штэ. Гэхдээ та их ядарсан юм шиг байхаар нь дахиж сэрээгээгүй. Өмнөх үйлдсэн хэрэг дээр Ким Су-ён ирчүүдэд хорт бодис уулгаж ухаан алдуулчаад өөрөө түргэн дуудсан тохиолдол гарч байсан. Өнгөрсөн оны 10 сарын 25-нд Ким Су-ёнтай хамт вайн уусны дараа ухаан алдсан нэгэн эрэгтэй. Байна уу? Хэн нэгэн бэрцсэн юм уу? Үгүй, гэмтэл бэртэл бишээ. Хамт ресторанд орж цагаан вайн нэг хундаг уугаад энэ хүн гинт ухаан алдаад унчихлаа. Мөн энэ оны 1 сарын 24-нд тэр
караокед ухаан алдсан залуу туслаач гэж 119 рүү дуудлага өгчээ. Байна уу? Энд нэг ах согтоод унаад өглөө. Сэрээсэн огт босохгүй байна. Маш их согцсон юм шиг байна. Гэрийнх нь хаягийгч би мэдэхгүй. Өнөөдөр анх уулзсан хүн юм аа. Тэр нэг удаа биш, маш олон удаа олон ирчүүдэд хортой эмээ найруулж өгсөн. Яагаад ийм сонин үйлдэл хийж явсан болоо? Өмнө нь эмэгтэй хүний үйлдэлсэн ижил төрлийн зарим хэрэг дээр цагдаа нар эхнээсээ шууд psychopath шинжилгээ хий гэж огт ярьж байгаагүй. Харин Ким Су-яны хувьд хэрэг гармагц яаралтай баривчилж psychopath шинжилгээ хийн гэж мэдгдсэн. Энэ нь цагдаа нар хүртэл үнэхээр хүнээс ийм үйлдэл гарна гэж юу гэж гайхахаар ердийн хүний ойлголтоос давсан таамаглах боломжгүй үйлдэлүүд байсан учраас шууд psychopath шинжилгээнд оруулсан байх. Цуврал аллага үйлдсэн Ким Су-ён сэтгэл хүйтэн өрөвдөх мэдрэмж маш бага гэсэн хариу гарсан. Түүний psychopath шинжилгээний хариу 40 онооноос 25 оноотой гарсан. Ийм төрлийн хүмүүс энгийн хүмүүсээс ялгаатай тархины онцлог ажиглагддаг, айдас түгшүүрийг хариуцдаг тархины хэсэг гэж байдаг. Тэр хэсэг нь бусад хүмүүсээс илүү мэдрэмжгүй, сул хариу үзүүлдэг хүмүүс psychopath байх магадлал маш өндөр. Гэмшиг сэтгэл бага төрдөг болохоор ийм хэрцгий үйлдэлээ бараг юу ч болоогүй мэтэр дахин давтдаг. Өөртөө дотроо хоосон мэдрэмжтэй, байн хүчтэй өдөөлт хайж явна. Өдөөлтөө хүчтэй мэдрэхийн тулд хүний амьд хүрэх нь psychopath хүмүүсээс илэрч гардаг зан авир. Урьдчилан төлөвлөн ирчүүдийг хөнөөсөн psychopath Ким Су-ён тэрээр яагаад цуврал аллага үйлдсэн гэмт хэрэгтэн болсон юм болоо? Энэ эмэгтэйн өмнөх амьдралыг харахад хулгай хийх зуршил нь аль хэдийн байсан. Үүнийг нэг урсгалаар харж болно. Эхлээд мөнгөн дээр хяналт тогтоох хүсэл, дараа нь хүний харилцаан дээр хяналт тогтоох хүсэл, эцэст нь хүний амь насан дээр хүртэл ноёрхол тогтоох гэсэн урсгал руу орсон гэж харж болно. Ким Су-яныг тойрсон өөр олон мэдээлэл араасаа ил болсоор байгаа ч тэр одоо ч алах санаа байгаагүй гэсэн байр сууриа хадгалсаар байна. Түүний тавьсан харгас занганд орж юу болж байгаагаа ч мэдлгүй ухаан алдаж амиа алдсан ирчүүд. 20 настай цуврал аллагын сэжигтэн Ким Су-яны үйлдэлүүдийг ердийн хүний ухаанаар ойлгоход үнэхээр бэрх. Ким Су-янд холбогдох анхны шүүх хурал ирэх 4 сарын 9-нд товлогдсон байна. Мөн нэмэлтээр 3 эрэгтэйд хорт бодис холсон ундаа өгсөн хэрэг нь шинээр тогтоогдож прокурорын байгууллагад шилжүүлжээ. Шүүх хурлын явцад Ким Су-яны бүх гэмт хэрэг нэг мөр тодорхой болж илэрнэ гэж найдаж байна. За тэгэхээр та бүхэн болсон явдлыг сонслоо. Тэгээд ер нь шоуддаг те баар савардаг эмэгтэй үнтэй ер нь жоохон замбраагүй харилцаатай залуучуудад маань их зүйлийг бодогдуулсан байхаа гэж бодож байна. Тэгээ би өөрөө нэг баар сав ордгоо, архитаар суудгоо, шоуддгоо нэг ариун амтан байсан юм уу гэвэл үгүй шүү. Би бол энийг бүр хангалттай хийдэг байсан хүнийхээ хувьд ярьдаг байхгүй юу тийм. Би чинь 5 дахь хагасааны алхасдаггүй байлаа шүү дээ. 20-д байхдаа шүү. Тэгээ ер нь бол сайн шоуддаг байсан. Зүгээр би яг ингээд өнгөрсөн амьдралаа эргцүүлээд харахад нэг 20-д байх үеийн нэг шоуддаг байсан үе те нэг тэр нэг 2-3 жилийг харахаар ер нь жоохон харамсдаг байхгүй юу. Тэр үед айгүй хэрэг төвөгт орооцолтож байсан. Тэр үед ер нь миний амьдралын жоохон онцгой дурсамжууд үлдсэн байдаг. Архитаар суугаал, баар сав ороод, шоудаал те эмэгтэй хүнтэй танилцаал. Энэ бүгд тухайн үедээ хүнийг хуураа те допаминыг ялгаруулад энэ бие мах бодийн хүсэл тэр таашаал тэр хүсэж байгаа юм хангаж өгөөд гоё байгаа юм шиг мэдрэгдэж байгаа боловч яг маргааш нь ч юм уу те бүх юм дэндүү хоосон байдгийг штэ. Угаасаа мэдчихэж байгаа штэ те шоуддаг хүмүүс нь ямар гоё шоудж байгаа гэж маргааш нь баярлаад босч ирдэг хүн л байдгуулах шартаал өгөх гэж байгаа юм шиг хүмүүс те тэгэл хамаг мөнгө төгрөгөө өрцсөн нэг тийм заваа орчин сэрдэн штэ те одоо ингэ бодохоор ер нь айгүй муухай. Одоо ингээл тэр үеигээ бодонгууд айгүй тийм муухай мэдрэмж авдаг. Одоо яг архитаар суухаа болоод, гарч орохоо болоод, шоудхаа болоод яг ийм гоё зүв амьдралын хэмнэлтэй болоод амьдарч байгаа. Яг энэ хоёр золбоог харьцуулах юм бол аль нь илүү аз жаргалтай байна гэх юм бол ёо зүгээр ярих юм байхгүй яг өнөөдөр амьдарч байгаа золбоо бүр дэндүү аз жаргалтай. Үнэхээр гоё амар амгалан, үнэхээр
үгээр илэрхийлэхийн аргагүй энэ ертөнц энэ бие махбодын хүсэл тасаад энэ зүйлээс дэндүү гоё амьдрал байдгийн байна гэдгийг би яг одоо өөрөө биеэрээ мэдэрч байгаа байхгүй. Өөрийнхөө биеийг зөв зүйлд авч явна гэдэг ямар гоё юм бэ гэдгийг одоо ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр ер нь хүнийг дандаа энэ муу мухай зүйл рүү уруу татдаг зүйлүүдийг анзаараад харах юм бол арх, дарс, мөрөдө тоглоом, тамхи, тэгэл шоу, тэгээ шоуцныхаа дараа нэг төрхөн зур нэг эмхтэй хүнтэй уулзаал нэг буудлын руу орол one night хийчдэг. Төрхөн зур болж байгаа юм тухайн үед хүнийг хуурж байгаа боловч яг урт амьдралын турш харах юм бол хүний амьдрал тус болдог юм энэ дундаас нэг ширхэгч бүр 0.0001% байдаггүй. Энэ бүгд хүнд муу үр дагавар дандаа гэмт хэрэг янз бүрийн асуудал хил ам хэрүүл маргаан муу энерги хар энерги тэр муу мухай зүйлийг дагуулж явж байдаг байхгүй. Гэхдээ би энийг өөрөө 30 гараад ойлгож байгаа шүү дээ. Хэрвээ би 20 настайдаа энэ бүгдийг ойлгоцсон байсан бол миний 20 насны амьдрал ямар гоё байх байсан бол 20 насны амьдрал зөв гоё байсан бол 30 насны минь амьдрал бүр илүү гоё аз жаргалтай илүү зөв зам руу чиглэсэн илүү гоё амжилттай явах байсан баг те. Тэгэхээр энэгээрээ би юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр 20 настай дүүнэр байгаа шүү дээ. Одоо Солонгост дөнгөж ирээд сургуулаа төгсөж ирээд энэ чинь амьдарч байгаа, сургууль соёлд явж байгаа, ажил хийж байгаа зөндөө олон дүүнэр байгаа. Тэгээ анзаараад ах Солонгост ер нь эцэг эхээсээ тусдаа ирчихээр өөртөө ажлын байр олоод, ажил хийгээд мөнгө олоод ирэхээр янз бүрийн уруу татах зүйл зөндөө гарч ирдэг байхгүй юу? Шоуд хүмүүс зөндөө байгаа Солонгост. Тэгэхээр энэ 20 нас гэдэг энэ алтан цагаа зөв зүйлд өнгөрүүлэх юм бол өөртөө хөрөнгө оруулалт хийх юм бол 30 нас чинь илүү амар, илүү гоё аз жаргалтай, илүү амжилттай дүүрэн байхгүй. За тэгэхээр төгсгөлд нь баар сав онлайн чатаар танилцсан хүнтэйгээ шууд архиуж буудал орох. Уух юмаа нөгөө хүнийхээ гарт даатгах, ганцаараа дагаж явах гэдэг болцоо биш шүү. Энэ бол амь насаараа дэнчин тавьж байгаа хэрэг шүү. Ийм амар эмхтэйтэй таарчвал яа. Алуулт хүмаа гэхэд буудал руу орж хамт унтчаад би хүчндүүлчлээ гэд цагдаа дуудлага өгдөг ийм эмхтэй хүмүүс зөндөө байгаа шүү. Good PM гэж ярьдаг те. Цэцэг могоо. Цэцэг гэд барьсан чинь дотроос нь могоо гарч ирээд хатгуулцгааваа. Тэгээ нэг шөнийн 6 насан туршийн харамсал болж хуурч болно шүү дүүнэр минь. Анхааралтай байцгаагаар. За тэгээ өнөөдрийн минь бичлэгтээ хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр. Bye.